Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр гурвалжинг талаар нь хэрхэн яаж ангилдаг талаар бүгдээрээ мэдэх болно. Хичээлдээ идэвхтэй сайн анхааралтай оролцоорой. Өнөөдрийн хичээлээр гурвалжны ангиллыг мэдэх болно. Гурвалжныг ялгаж таньж сурна. Мөн асуудал шийдэрлэх нэ. Дараах бодлогыг анхааралтай сонсоод зураглалыг зурж бодолтыг гүйцэтгээрэй. Баяр гэрээсээ баруун хойш 516 м явж номын сан ороод номын сангаас баруун урагш 482 м явж сургуультай очин хичээлдээ суугаад 649 м явж гэртээ харав. Баяр энэ өдөр хэдэн метр зам явсан бэ? За ийм зураглал хийсэн байх ёстой хүүхдүүд маань. За зураглалын дагуу товчжиглыг тэмдэглэе. Баяр гэрээсээ гараад номын сан хүртэл 566 м явсан. Номын сангаас сургууль хүртэл 482 м. Сургуулиас гэр хүртэл 649 м явжээ. Тэгвэл Баяр энэ өдөр нийт 1647 м замыг тулсан байна. За та бүхэн бас ингэж батсан байгаа. Байх бодолттой таарч байгаа хаа. За дараах асуултыг анхааралтай сонсоорой. Талууд нь тэнцүү биш гурвалжныг ямар гурвалжин гэж нэрлэж болох вэ? За доорх гурвалжинг анхааралтай ажиглаарай. Гурвалжин маань гурван талтай, гурван ороотой гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл өгөгдсөн гурван тал нь гурван өөр өнгөөр зурагдсан байгааг сайн ажиглаарай. Маш сайн байна. Талууд нь тэнцүү биш гурвалжинг элдв талд гурвалжин гэдэг байх нэ. Тэгвэл хоёр тал нь тэнцүү гурвалжин ямар гурвалжин гэж нэрлэж болох вэ? Доорх зургийг анхааралтай ажиглаарай. Гурвалжны хоёр талыг улаан өнгөөр, нэг талыг хар өнгөөр тэмдэглэсэн байна. Хоёр тал нь тэнцүү гурвалжинг адил хажууд гурвалжин гэж нэрлэдэг байх нэ. За зааврын дагуу хийж гүйцэтгээрэй. За бүгдээрээ тэгшинцэгт цаас илтсэн байгаа. За зааврын дагуу тэгшинцэг цаасаа голоор нь нуглая. За мөн улаан зураасны дагуу нуглаарай. За дараа нь эсрэг дэш нуглах нь байна. За ийм хэлбэртэй болсон байх нь хүүхдүүдээ. За хамгийн сүүлийн нуглаасыг нуглахад энд ямар гурвалжин үүссэн бэ хүүхдүүдээ? За маш сайн байна. Гурван тал нь тэнцүү гурвалжинг ямар гурвалжин гэж нэрлэж болох вэ? Зургийг анхааралтай ажиглаарай. Гурван талын гурвалангийн улаан өнгөөр дүрслэн байна. Тэгэхээр бидний дээр утсан хоёр гурвалжингаас ялгаатай зүйл нь юу байна? Гэдгээс анхааралтай хараад бодоорой. Гурван тал нь тэнцүү гурвалжинг адил талд гурвалжин гэдэг байх нэ. Адил ба ялгаатай талын олоорой. За дээр дурдсан гурван гурвалжингуудын маань адил тал нь юу, ялгаатай тал нь юу гэдгийг эндээс анхааралтай харж авах нь. Элдв талд гурвалжин маань бүх тал нь тэнцүү биш байдаг байна. Адил талд гурвалжин маань бүх тал нь тэнцүү. Адил хажууд гурвалжин маань хоёр тал нь тэнцүү байдаг байна. Тэгвэл энэ гурван гурвалжин адил төстэй зүйл нь юу байдаг вэ хүүхдүүдээ? Бодоорой. Маш сайн байна. Гурвалжингууд маань бүгдээрээ гурван талтай, гурван ороотой байх нэ. За анхааралтай нэгсэн хараад аваарай хүүхдүүдээ. За зөв харгалзуулан холбоорой. За дээр өгсөн гурван гурвалжинг
Аль нь адил хажуутын, аль нь нэлээд талтай, аль гурвалж нь адил талд гурвалж нь бэ гэдгийг зөв холбоорой. За маш сайн байна. За ингэж холбох нэ. За бүгдээ зөв холбосон байна. За бүгдээ нэг бяцхан туршилтыг хий. Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэрийг олъё. За гэхдээ биднэрт өнгийн цаас, шугам, хаач хэрэг болох нь. За цаасан дээрээ дурын нэг гурвалжин зураад. За энэ зурсан гурвалжин маань тэгш, хурц, мохоо өнцөгт гурвалжин аль нь ч байж болох нь. Хүрээний дагуу хаачлан авах нь гурвалжингаа. За ингэж авсныхаа дараа гурвалжинхаа 3 өнцгийг 1, 2, 3 гэж тэмдэглэн зурагт үзүүлсний дагуу хаачлан авах нь 3 өнцгөө. Хаачилж авсан 3 өнцгөө оройгоор нь нэг зэгт нийлүүлэн В зурагт үзүүлснээр наагаарай. Өнцгүүд нийлээд ямар хэмжээтэй болохыг ярилцсан дүгнээ бүгдээрээ. За сайн байна. Гурвалжны өнцгүүдийг нийлүүлэхэд дэлгэмэл өнцөг үүсэж байна. Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус юм байна гэдгийг энэ туршлаараа бүгдээрээ баталж харууллаа. За доор өгөгдсөн 3 гурвалжны мэддэхгүй байгаа өнцгийг олгоно. За энэ бодлого маань сурагчийн маань 464 дугаар бодлого ахнэ. За бүгдээрээ чэжээр маш богино хугацаанд гурвалжны өнцгүүдээ олоод багшаагаа тарааж өгсөн материал дээр тэмдэглээрэй. За бодлого 466 28 градусыг мохоо өнцөг болгохын тулд хамгийн багадаа хэдэн градусын өнцөг нэмж байгуулах вэ? За мохоо өнцөг, хурц өнцөг, тэгш өнцөг манд хэдэн градус байдаг вэ гэдэг эндээс маш сайн анхааралтай бодох хэрэгтэй. За мохоо өнцөг нь 90 градусаас их байх тул 90-с хасах нь 28 градус, тэнцүү 62 градус. Тэгвэл мохоо өнцөг болгохын тулд хамгийн багадаа 63 градусыг нэмж байж мохоо өнцөг үүсгэнэ. Бодлого 467. Адил хажууд гурвалжны оройн өнцөг нь 40 градус бол бусад өнцгүүдийг олоорой. За, доор өгсөн гурвалжин анхааралтай сайжруулах нь байна. Адил хажууд гурвалжны хоёр хажуу тал нь ижил урттай тул суурьт насан өнцөг нь ижил байх нь. Тэгвэл эндээс гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градусаас мэдэгдэж байгаа 40 градусаа хасаад 2 туваах юм бол нэг өнцөг нь 70 градус гэж болтох нэ. Бодлого 468. Төвш өнцөгт гурвалжны нэг өнцөг нь 30 градус бол бусад өнцгүүдийг олоорой. За доор өгсөн цэнгэр гурвалжин ажиглаж харах нь тэгш өнцөг нь хаана байна гэдгээс анхаарч харах нь нэ. За сайн байна. Тэгш өнцөгт гурвалжны тэгш өнцөг нь 90 градус тул за 90 градусаас за мэдэгдэж байгаа 30 градусаа хасаад мөн гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градусаас нийт ялгараа хасах юм бол мэдэгдэхгүй байгаа өнцөг маань 60 градус буюу хурц өнцөг байна. За багшийнхаа өгсөн тараах материал дээр гурвалжныхаа өнцгүүдийг тэмдэглээд яваарай. За дараах бодлогыг бодоорой. Адил талт гурвалжны нэг тал нь 15 см бол хүрээний уртыг олоорой. Адил талт гурвалжны нэг тал нь 15 см бол хүрээний уртыг олоорой. За зураглаа зураад маш богино хугацаанд олсон хүмүүст хариугаа хэлээрэй. За сайн байна. Дараагийн бодлого адил хажууд гурвалжны 1 ба 2 дахь тал нь тус бүр 12 см, 3 дахь тал нь 16 см бол хүрээний уртыг олоорой. За мөн өгсөн гурвалжинг зураад өгсөн хэмжээнүүдийг тэмдэглэхэд бодлого утгад маш хялбар болно. За сайн байна. Бодлогоо ботсон хүүхдүүд бие биендээ бодлогоо шалгуулаарай. Ойлгож авсан зүйлээ дараах бичлэгээ баттгаж дүгнэж аваарай. Бичлэгээ анхааралтай сайн сонсож үзээрэй.
Энэ видеогоор би гурвалжныг ангилах хоёр гол аргын талаар үзүүлэхийг зарлаа. За эхний арга бол гурвалжин тэнцүү талуудтай юу? Эсвэл хамгийн багадаа хэдэн тэнцүү талтай вэ гэдгээс үндэслэсэн. Нөгөө арга нь гурвалжны өнцгийн хэмжээндээр сорилсан арга юм. Тэгэхээр эхний ангиллал энд байна. Эдгээр нь гурвалжин тэнцүү талтай юу үгүй юу гэдэг дээр толгуурласан. За элдв талт гурвалжин бол аль ч хоёр тал нь хоорондоо тэнцүү биш гурвалжин юм. Жишээлбэл ийм гурвалжин байгаа гэж бодъё бүгдээрээ. За энэ талын урт нь 3, энэ талын урт 4, мөн энэ талын урт 5. Тэгэхээр энэ нь элдв талт гурвалжин болж байгаа юм. Аль ч хоёр тал нь хоорондоо тэнцүү биш урттай байгаа биз? За одоо адил хажуут гурвалжин гэж дор хаяж хоёр тал нь тэнцүү урттай гурвалжин. За жишээлбэл энэ нь адил хажуут гурвалжин болно. За магадгүй үүний урт нь 3, үүний урт 3, энийг 2 гээ. Энэ тал энэ талтай тэнцүү байгааг анзаарч байгаах. Тэгэхээр энэ нь 3 талын дор хаяж 2 нь ижил урттай байна гэсэн нөхцөлд яг тохирч байна. Одоо бүгдээрээ адил талт гурвалжиныг авч үзье. За бараг чи төсөөлж байгаах. Хэрвээ чиний төсөөлж байгаа зүг бол энэ нь бүх талууд нь тэнцүү урттай гурвалжин юм. Жишээлбэл энэ бол адил талт гурвалжин. Талууд нь 2, 2, 2 гэж бодъё. Эсвэл 3, 3, 3 гэсэн талуудтай ч байж болно. За тэгэхээр ямар нэгэн гурвалжны хувьд 3 тал нь гуруула тэнцүү урттай байвал түүнийг адил талт гурвалжин гэдэг. Тэгэхээр та чи сая доор хаяж 2 тал нь тэнцүү байхад адил хажууд гурвалжин гэж хэлээгүй лүү гэж асууж болох юм. Адил талт гурвалжин нь адил хажууд гурвалжны онцгой тохиолдол биш гэж үү? Би тийм гэж хэлнэ. Чиний зөв. Адил талт гурвалжны бүх талууд нь тэнцүү байдаг. Тэгэхээр энэ нь адил хажууд гэдэгт утга тохирч байгаа юм. Тэгэхээр энэ тодорхойлолтоор бүх адил талт гурвалжин нь бас адил хажууд гурвалжин болно. Гэхдээ бүх адил хажууд гурвалжин бол адил талт гэсэн үг биш юм шүү. Жишээлбэл яг энд байна. Энэ адил хажууд гурвалжин адил талт биш гэдг нь тодорхой байна. 3 тал нь тэнцүү биш байна. Зөвхөн 2 нь л тэнцүү байгааз. Гэхдээ адил талт гурвалжнуудын хувьд дор хаяж 2 тал нь тэнцүү гэсэн нөхцөлийг хангаж байна. Одоо доошлие. За бид гурвалжныг өнцгийнх нь хувьд ангиллах гэж байгаа. За хурц өнцөгт гурвалжин гэж бүх өнцгүүд нь 90 градусаас бага байх гурвалжныг хэлнэ. Жишээ нь за энэ гурвалжны магадгүй энэ нь 60. За үнийг бага зэрэг том зуръя. Тэгвэл би өнцгийн хэмжээг нь тавьж чадна шүү дээ. За энэ арай бага байна. Би үнийг илүү тодорхой болгохыг хүсэж байна. Тэгэхээр иймэрхүү гурвалжин гэж бодъё. За энэ өнцгийг 60 градус, магадгүй үнийг 59 градус гэж бодъё. Харин энэ өнцөг 61 градус. Тэдгээрийн нийлбэр 180 градус байгааг анзаарах хэрэгтэй шүү. Энэ нь хурц өнцөгт гурвалжин болно. Бүх өнцгүүд нь 90 градусаас бага байгаа биз? Харин одоо тэгш өнцөгт гурвалжин гэж нэг өнцөг нь яг 90 градус байх гурвалжныг хэлнэ. Тэгэхээр жишээлбэл энэ гурвалжин тэгш өнцөгт гурвалжин болно. Магадгүй энэ өнцөг буюу энэ өнцөг 90 градус. Хүмүүс энэ уламжлалт өнцгийн хэмжээг тавьдаггүй. Өөрөөр хэлбэл 90 градус гэж энд бичсэн шиг бичдэггүй. Тэд үүнийг ингэж зурдаг. Ингэж жижиг дөрвөлжөнгөөр тэмдэглэгээ хийдэг. Энэ нь энэ өнцөг 90 градус шүү гэдгийг чамд хэлж байгаа юм. Учир нь энэ гурвалжин 90 градусын өнцөгтэй буюу энэ зөвхөн нэг нь 90 градусын өнцөг байна. Тэгэхээр энэ бол тэгш өнцөгт гурвалжин юм. За тэгэхээр энэ нь 90 градустай тэнцүү байна. Одоо та мохоо өнцөг 90 градусаас их гэдгээс үндэслэн мохоо өнцөгт гурвалжин төсөөлж чадах байх. Тэгэхээр мохоо өнцөгт гурвалжин гэж нэг өнцөг нь 90 градусаас их байх гурвалжин хэлнэ. За тэгэхээр нэг иймэрхүү харагдах гурвалжин байна гэж та хэлэх байх. Магадгүй энэ өнцөг нь 120 градус гэж бодъё. Үүнийг харцгаая. За би үүнийг утганд харж ахаар хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй энэ 25 градус байна. Харин энэ 35 градус байна. Энэ 25 градус. Тэгэхээр одоо энд ч мөн эдгээрийн нийлбэр 180 байгааг анхаарах хэрэгтэй. 25 дээр нэмэх нь 35 тэнцүү, 60 нэмэх нь 120 тэнцүү 180 градус. Гэхдээ энд гол санаа нь бидэнд
Энд нэг том өнцөг байгаа. Энэ нь 90 градусаас их өнцөг. Тэгэхээр одоо та өөрөөсөө эдгээр шинжээс заримыг нь зэрэг хангах гурвалжин байж болох уу гэж асууж яж магадгүй. Энэ нь элдв талд тэгшөнцөгт гурвалжин болох уу? Тэгэхээр тэгшөнцөгт элдв талд гурвалжин гэж бодъё л доо. Энэ тохиолдолд энд байна. Үнэндээ 3, 4, 5 гэсэн талуудтай гурвалжин, 3, 4, 5 талуудтай гурвалжин нь тэгшөнцөгт гурвалжин байна. Өөрөөр хэлбэл энд 90 градусын өнцөг байж болох юм. Мөн адил талд хурц өнцөгт гурвалжин байж болох юм. Үнэндээ бол бүх адил талд гурвалжингуудын хувьд бүх өнцөг нь яг 60 градус байдаг. Бүх адил талд гурвалжин нь үнэндээ хурц өнцөгт гурвалжин юм. Тэгэхээр эдгээр шинжүүдийн олон янзын хувилбар байж болохоогоос тэдгээр нь энэ ч байна. Ингээд өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон Шавнартаа баярлалаа. Дараагийнхаа хичээлд идэвхтэй сайн оролцоорой.